За энэ нэг 23 дугаар бодлогод бодё. За төгс тоо гэдэг бол хогчтойхын нийлбэр нь өөртөөгөө тэнцүү байдаг тоог төгс тоо гэнэ тий. Жишээлбэл 28 бол төгс тоо гэж байгаа байхгүй. Хогчтойхын нийлбэр нь 28-тай тэнцүү байна. Тэгэх юм бол одоо цаашлаад хогчтойхын нийлбэр нь өөрөөс нь бага тоог deficient тоог нь. Тэгээд хогчтойхын нийлбэр нь өөрөөс нь их тоог abundant тоог нэ. За тэгээд хамгийн бага abundant тоо бол 12 юм аа. Тэ. Тэгээд хогчтойхын нийлбэр нь 16. За тэгэхээр хоёр abundant тооны нийлбэрт задардаг хамгийн бага тоо бол энэ багхгүй юу те 24 12 дээр нэмэх нь 12 ч өөр abundant тоо учраас тэгэхээр тэгэхээр ингээд янз янзын судалгаа янз янзын юмар болвол 28123-аас их бүх тоог abundant тоонуудын нийлбэрт задлж болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эдийн тийм ч гэсэн энийг энэ тоог бид багасгах чадахгүй байгаа л гэж. За тэр нь ч яах вэ? Энэ айгуу чухал тэ. Хоёр тооны нийлбэрт задарч хоёр abundant тооны нийлбэрт задарч чадахгүй хамгийн их тоо бол энэ 28123-аас бага юм аа гэж байгаа байхгүй. За тэгэхээр abundant тоонуудын нийлбэрт задарч чадахгүй тоонуудын нийлбэрийг олоо гэлтэй гэж юм л да. За нэг тийм бодлого. Толгой эргүүлсэн л. За тэгээд жоохон бодож итл учир нь олтно л да. Өгчөөд abundant тоо гэдэг нь бол нэг тоо байна. За abundant тоонуудын нийлбэр гэдэг ойлголт байгаа. Тэгвэл abundant тоонуудын нийлбэр байж чадахгүй гэдэг нэг тоонууд байгаа. Non тэ. Тэгвэл non abundant тоонуудын нийлбэр байж чадахгүй тоонуудын сам гэж байгаа юм тэ. За нэг юм хөл. Толгой өргүүлсэн л. За би энэ дээр 21 дугаар бодлогыг бэлтгэсэн байгаа. Энэ болохоор хуваагчдын нийлбэрийг олдог бодлого байсан шүү дээ, нөгөө нэг amicable enter гэдэг. За энэ хэсгийг устгаад за энэ нэг хуваагчдын нийлбэр болчих та. Чим бол за нэг юм хөө 28 энэ ийм хөл. За ингээд хогчтойхын нийлбэрийг ингээд олчиж байгаа. За тэгээд abundant тоонуудаа нэг юмд хийчихье. За тэгээд за тэгэхээр abundant тоонуудыг яаж хийх вэ гэхээр ийшээ хийчих шүү дээ. За яавал хийх вэ гэхээр хэрвээ хогчтойхын нийлбэр нь өөрөөсөө их бол за тэгэл ингэн л дээ.
абонент тоонуудынхаа бүх хосыг л гаргаад байна л дээ. Юу вэ? Ингээд эндээс за нөгөө хос нь болохоор гिचгэд болчих тий. За. За энэ бол абонент тоо гэсэн үг шүү дээ. Абонент тоонуудын нийлбэр задарч чаддаг тоо гэсэн үг шүү дээ. Тэднийгээ тэмдэглээд бай. Юу гэхээр за ямар нэгэн T гэдэг нэг авчил та. Яаш халтчих. Өглөө. Яа байгаа юм. За. За энэ бол абонент тоо гэсэн үг. Абонент тоонуудын нийлбэр задарч чаддаг тоо гэсэн. Тэгэхээр бид нэр энийг өмнө нь энийг абонент сам хичээлт тий. За. Абонент сам тэгвэл энэ бол байж чадах юм байна гэл тэмдэглэж л тий. За яасан хэцүү юм бичсэн юм бэ? Ингээл болоо шүү дээ. За абонент тоонуудын нийлбэр задарч чадах тоонуудаа ингээ олчиж байгаа. Би яга маш их хийж байгаа гэхээр давхардаж магадгүй гэж бодоод байгаа учраас хийсэн шүү. Хоёр таа олдчих магадгүй байхгүй юу? Одоо мянгаыг олон зар задарч магадгүй шүү дээ. Тийм учраас маш их хийж байгаа. Тэмдэглээд авчиж байгаа юм л да. За тэгээ манай хариу хаана вэ? Хариу маань нийлбэр шүү дээ тий. Одоо энэ abundant sum-ын тэгүүд нь манай юу гэсэн үг байхгүй юу? Шийд гэсэн үг байхгүй юу? Таануудын нийлбэр задарч чадахгүй гэхээр за нэг юм хөл болчих واخ та. Эхөр. Санахаа хязгаарлалтаас хэтэрцээ. Тэр болохоор яах вэ гэхээр энд үсээд байгаа л та. Хязгаараас хэтрээд ивэл бид нэг тэр бодох хэрэггүй шүү дээ. Дөрөв нэг энэ за нэг юм тагарчлаа. За хариу тэнцэжлээ. За энийг оптимиз хийх юм бол за энэ бол хуваагчтай нийлбэр болж байгаа. Энэ абонент таануудаа олж байгаа. Энэ абонент самуудаа олж байгаа. Энэ болохоор абонент биш таануудын. Энийг бол ингэж болно шүү дээ. Биш таануудын нийлбэрийг олж байгаа те. За энэ давталтыг энэ дотор хийж болох юм шиг. Тэгээд тэгжил оптимиз хийх байх та өөрчлөлтөө гайгүй. За нэг иймэрхүү байна. За 23 дугаар бодлого шүү. 21 дугаар бодлого дээр ашиглагдсан бодолтой ашигласан шүү залхуураад.